харсаар үлдэлээ. Гэхдээ манай дунд охин байрандаа засвар хийсэн ирж үз гэн очлоо. Тэгсэн эмгэн яасан гоё болгочоо вэ? Гэхдээ ер нь манайх ч гэсэн байраа нэг иймэрхүү. Гэхдээ ер нь энээс гоё болгоё өвгөө гэж дуулдлаа. Тэгсэн манай эгч дуу 3 хүүхэн зэрэг инээд алдаад одоо та хоёр байр засан энтэр гэж одоо мөнгө үрхийн хэрэг юу вэ нэ гэцгэлээ. Энэ бэлэггүй үгэнд гэрэн гоёх гэсэн эмгэн маань хөрхий гомдоод явчих шиг. Нүд нь уйлахад бэлэн гялалцсан. 3 хүүхэн хоорондоо шуугилдаад эхийнхэн гомдсон хийгч анзаарсангүй ганцхан дийл мэдлээ. Манай энэ 3 хүүхэн нэг уулзаараа нөө онол эмэг бөгж зүйлд инээ тэрэгэн урд нь өжидөчнөө үзэж сонжсон мөртлөө заавалчгүй дахиад дэлгэж тэгэл анхудаа харж байгаа юм шиг л сониучрахдаг хачин зантай улс энэ удаа бас л тэглээ. Гүдэг яах вэ? Мохогшин маань бас ч гэж хүүхэн хүний сониуч зангаар тэр хэдин ярианд оролцох санаатай наанаас нь дөхөөдл байна ахаад л суун. Тэгж сүулдэн дугай сууж идэлсэнгүй болтой тэр нь л нүнжигтэй дээ. Энчтэй хуурамч юм гэж үг чулуудлаа. Тэгсэн за тусна данч ястаа нэг авч хэлэлцсэнгүү дээ. Ээж рүүгэн хүний урамд хүн байна гэж тоож хаарсан ч. Том охин нэг ганган илгэнтэл авчиж. Тэгсэн нөгөө 3 чинь чухам зүгээр тэр дээлийн ээлжлэж өмсөөд л толны өмнө эргэлдэж маягалдаад л бөөн шаагалдаан дээр нь ажил зайнаар шуугалдаад сүлрүүг нь толгой эргэх янзтай. Тэгсэн 3 охиныхан хажууд самхан маань хурч очиод алуу ээж нь надад илээ чи нэг өнсөөд үзье. Надад зохих нь яах нь гэлээ. 3 хүүхэн бие биенээ рүүгээ нүдгэн байдгаар нь бүлтийлэхэд ээж зүчгэж гэж байгаа болтой. Хоорондоо доктор нарахгүй мушилцлаа. Тэгэхээр миний дургүй хүч. Хөвшөнтөн зориуд чамд ёстой гой зохин гэж гашгирлаа. Эмгэн хөрхи их дуртай байна. Тэгсэн харин охидууд болохоор үгүй тэрээ энэ аавыг хараач бас авгаагаа өөдөн татах юм. Одоо та тийм сүрхэл юм бол чавганцдан яг ийм дээр аваад өгчөөч тий гэж шууглаа. Авч өгсөн чинь яа дээ? Ерөөсөн ч авч өгнө. Чадахгүй гэж одоо юу та нар гэж би хангалцлаа. Эмгэн маань их л баяртай надаар бахархаж харагдана. Ерөөсөн тэр моделийн аваад өгчий гэж би хатуу шийдлээ. Тэгээд тэднийхээс гарахтан хөгсөн маань 3 охиндоо хөөер их гайхуулж гин. Та 3 өөрснийгөө одоо нэг хөөрхөн хүүгнүүд гэж боддог байх та. Нарийн ярих юм бол та муу 3 миний багынхыг яаж гүйцэх вэ? Тийм. Хаалгын тас хаалга. Хаалганы цаанд бөөн хөхрөлдөн гоцорсон нь мэдээж. Салхин дасханган хоёулаан харж явтал өөдөөс дөр хүмүүсийн дундаас нэг яарсан хөвгүн харгүйхээр битэрийн дундуур зүсэн гарахтан хоёуланг минь арагш наруулаад тавьчихлаа. Өнкрөөд уначхалгүй тогтож чадсандан эмгэн бит хоёр ихээ дойдгоор үлдлээ. Үхэх яагаачгүй байна гэж баясаж байгаа нь тэр. Дэгжин бүсгүй гоё машин жолоодон дэрэгдүр өнгөрөхтөн эмгэн миний чихэнд надад дуулдахаар чи бид хоёр одоо залуу байгаа бол чи надад яг ийм машин аваад өгсөн дөө. Би ч дорхноо жолоодод сурчих нь тийм ээ хөө. Гэхэд нь би тийм ээ тэгэлгүй яах вэ? Би чамд энээс ч гоё машин бүр яс авч өгсөн гэж хариу хашгирвал гудамжаар явсан улсууд бүгд сонссон болтой. Хажуугаар зөрсөн хос хоёр бүр инээд алдан бид хоёрыг эргэн харсаар холдолоо.
Тэгээд хоёулаа бүр самжгаад тэр нөгөө илгэн дээлийг авчлаа. Хөгшин маань шинэ гоё илгэн дээлээ өмсөөд толныхон өмнө өөрийгөө шинжиж сүултийн уртаар санаалдснаа. Тайлаад өлгчлөө. Би заннаад дээл чинь чамд бол одоо ястаа ургаж байна гэж хэлсэн боловч тэр нэг ч их итгэсэнгүй. Хоёул дов дууга бодлого ширэн нилээн суулаа. Тэгсэн хөгшин маань босож бурхан данцуул өргөж залбираад эрхэн авч маанаа уншихаар буудланд шигэдлээ. Миний толгойд энүүнтэйгэн анх танилцж байсан тэр сайхан мөчүүд хөврлөө. Үргэж цойлсон аймхай ичимхий төрхөн хойхон харцсан буруулах боловч намайг өөрлөө нь харах тоолонд тонмгор нүднийх нь харцтай миний харц заавалжгүй мөргөлтөн. Тэгээд надаас зүгтан өөрөөрөөгөн гүйх шахмар хотн үл ялм гонхолцох гойлог нуруу. Зигзэг урт хөлнийх нь алхаа гიშгийг би араас нь шунамгай хараад авдагсан. Мөнч эмнэг хонгор байв да. Одоо энэ бүхэн надад том үзэгдэж байна. Хожим надтай бүр танилцаад кино үзэхээр гэрээсэн гарах зуран толинд нарийнхан бэлхүүсэн хараад эргэлдэж бичхүүсэрийн бүдүүн хүүгнүүдийг харахаар бөөлж зутрах юм аа гэж хөөж дэвэлдсэнтэй үг алдаж ээждэн за битгий гайхвал чи ч гэсэн мөдгөн ямар болоо вүлээ гэж зэмлүүлээд химсэж байсан саяхан мэт санагдлаа. Хүүхдэн хөтөлсөн залуухан хүүхэн уламж гоё болсон. Нас тогтож яваа мэрэгжилтэн хүүхэн эрчүүдийн харцыг булаасаар явсан. Хүний насаа гэж мөнч охорхон юм да. Одоо энэс маань тэр зөөлөн ухаалаг хөөрхөн харцсан л үлдчихв. Намайг насан турш хайрлсан инхрийг харц. Энэ харц байхад л бүх юм гүйцээ. Тата ерөн тэгээд энэ буянтай харцыг унтрахаас өмнө л өрсөж нүд аних юмсан да. За тэгэд би ч дээ аргагүй бас муухай хувийн хичээх юм да. Буйдын сандлаас буурал толгойн дөнгөж цохих тэр маань эрхэн эргүүлэнгэн хөөшин минь дээ юм бодохын оронд маанаа уншихгүй юу дөө. За тэгье. Ингээд би эрхэн эмэрч эхэллээ. Гэсэн манай бага охин нэг өдөр ээжийн авсан дээлийг үзэх гэж ирлээ. Гэсээр бөөн уйхс юм орж ирлээ. Тэгээд ээжийнхэн шинэ илгэн дээлийг өмсөөд толны өмнө нааш цааш нилээн гонхолцснаа эхийнхэн хүзүүгээр тас тэрч хасарт нь хасраа нааж нялуурсаар нөгөө өрөөрөө төрж оруулаад хаалгыг хав гэж хаалаа. Тэр дээл тэгэд өнгөр болтой хөрхий. Хэд хоногийн хойно би хөгшнөөсөн нөгөө дээлээ яасан бэ гэвэл тийм дээл надад одоо дэндүү дэгждээд зохион болсон байна лээ гэж үл ялэг гонигтайхан хэлж үлээ. Сар гаруйхны дараа байнуудаа нөгөө гэрлийн байцаагч залуу жумалцаар орж ирээд таалуураас хэдэн тоо хуулж бичингэн тусын буудан дуйдхарлан шигдсэн бит хоёрыг өөрөвдсөн үү яасан харж за хоёр хөгшин яасан бэ за нөгөө пишинген тавиал гадаан түлээл цахилгаанаа хэмнээл байж байна уу гэж ийдэх нь аргагүй доогтоогоор хөхрлөө бид хоёр ч сэтгэлээ нь тэнийтэл сайхан